Та нар өөрсдөө Есүс Христэд бат итгэсэн бол сайн итгээгүй хүнтэй бүү маргалдаг. Харин ч дотн хүлээн авч тусал. Есүс Христэд итгэдэг хүн ямар ч хоолыг чөлөөтэй идэж болно. Гэтэл зарим хүн үүнийг сайн ойлгоогүй учраас зөвхөн ногоо итгэх нь зүйтэй гэж үздэг. ертөнцийн эзэн Есүст итгэдэг бүх хүнийг өөрийн болгосон учраас ямар ч хоол идэж болно гэдгийг мэддэг хүн өөр бодолтой нөхрөө дорд үзэж үл болно. Бас нөгөө хүн нь чөлөөтэй юм иддэг хүнийг буруу шахах ёсгүй. Яагад гэвэл бусдын зарцыг өөр хүн зэмлэх эрхгүй. Зөвхөн эзэн нь зарцаа магтах, буруу шахах хэрэгтэй. Тийм учраас ертөнцийн эзэн Есүст итгэгчдийг сайшаах хүсэлтэй бол та нарт буруутгах эрх байхгүй. Бас Есүс Христэд итгэдэг зарим хүн ямар нэг өдрийг бусад өдрүүдээс чухал гэж тооцдог байна. Гэтэл зарим хүний бодлоор хүний амьдралын бүх өдөр чухал ажээ. Үүнийг зөвхөн хүмүүс хувьдаа шийдэх эрхтэй. Хүмүүс ертөнцийн эзний хүндлэхийн тулд зарим өдрийг онцгойлон тэмдэглэдэг. Хоол цээрэлдэггүй ямар ч хүн идэх хоолтой байгаадаа ертөнцийн эзэнд талархах зүйтэй. Иймгүй тэд ертөнцийн эзнийг хүндэлж байгаагаа харуулна. Үгсэн амьд өөрт нь итгэдэг бүх хүнийг амарч өөрийн болгон удирдах зөвлөж байхын тулд Есүс Христ алагдаж ертөнцийн эзний хүчээр дахин ам орсон билээ. Тийм учраас ч Есүст итгэгчид бид зөвхөн өөрсдийн төлөө амьдрах ёсгүй. Бас өөрсдийн төлөөч үхэх ёсгүй. Бид Есүс их эзний төлөө амьдарч бидний үхэл хүртэл түүний нэрийг алдаршуулах ёстой. Тиймээс бид амьд үгсэн алин боловч Есүс их эзнийх хэвээр байна. Ийм учраас зөвхөн ногоо иддэг гэж бусдыг дооглож болохгүй. Бас элдвийн хоол идлээ гэж бусдыг буруушааж болохгүй. Эцсийн эцэст ертөнцийн эзэн л бүх хүнийг шүүх хэрэгтэй. Би үрд мөнх оршин байх нь гарцаагүй билээ. Бүх хүн миний өмнө өвдөг сүгдэж ертөнцийн агуу их эзэн химэн хүлээн зөвшөөрөх нь бас зайлшгүй болно гэсэн түүний үг сургаалд нь бий. Тэр үед ертөнцийн эзэн хүн төрлөختнийг шүүж хүн бүр далдын хүсэл бодол хийсэн ба хийгээгүй бүх хэрэгээ ярихаас өөр аргагүй болно. Иймээс бид бие одоо буруушааж огт болохгүй. Бид бие зэмлэхийн оронд нөхдөө үл гомдоож ямар ч гэмд оруулахгүй байх нь зүйтэй. Бузар хоол гэж байхгүй болохыг би сайн мэднэ. Би Есүс Христтэй нэгдснийхээ дараа л үүнийг мэдэх болсон. Гэвч хэн нэгний бодлоор хоол бузар бол тэр хүнийхээ хувьд бузар мөн. Та нар хоол идэхдээ Есүст итгэдэг нөхрөө гомдоовол бие биедээ үнэхээр хайртай байж чадахгүй байх гэсэн үг. Есүс Христ өөртөө итгэдэг хүмүүсийн төлөө амиа өгсөн. Тийм учраас та нар хоол идэхдээ хүртэл бусдаар дургүй юмыг нь хийлгээд хожим ертөнцийн эзний шийтгэлийг авахд хүргэж болохгүй. Хэрвээ та нар ямар ч хоолыг идэж болно гэж үздэг бол энэ чөлөөтэй байдлаа бусдад буруугаар ойлгуулах хэрэггүй. Яагаад гэвэл ертөнцийн эзний улсын иргэдэд хоол унд тийм чухал юм биш ээ. Харин Есүс Христ тэднийг уучилж ертөнцийн эзэнтэй болон өөр хооронд нь нэгдүүлж ариун сүнсний хүчээр амар жаргалыг өгсөн нь хамгийн чухал юм. Есүст итгэдэг бусд нөхрөө гомдоохгүй тулд үргэлж Есүс Христийн үгийг дагвал ертөнцийн эзнийг баярлуулан бусдын хүндэтгэлийг хүлээх болно. Тийм учраас бид өөр хоорондоо эв найрамдалтай байж бие биеийнхээ итгэлийг улам бат болгох зүйтэй. Та нар хоол идэхдээ хүртэл дур зоргороо загнаж ертөнцийн эзний хүмүүсийн дунд тогтсон эв найрамдлыг эвдэх хэрэггүй. Хүнд идэж болохгүй бузар хоол гэж үнэндээ байхгүй. Та нар хоол идэхдээ бусдыг гомдоож гэмт байдалд оруулж болохгүй. Хүн мах идэж болохгүй, дар сууж болохгүй гэх мэт юм ярил түүнийг гомдоохгүй тулд үгийг нь дагах нь зөв. Хүн ямар ч хоолыг цээрлэхгүй идэж болно гэж боддог бол энэ нь зөвхөн ертөнцийн эзэн ба тэр хүний хоорондын асуудал мөн. ертөнцийн эзэн үүнийг зөвшөөрнө. Харин та нар үүнийгээ заавал бусдад харуулах гэж оролдох хэрэггүй. Хүн дуртай юмаа идэж ууж хийхдээ өөрийгөө буруу шахахгүй байгаа цагт л жаргалтай байж чадна. Харин идэх ёсгүй гэж бодсон хоолоо идсэн хүн
ертөнцийн эзний өмнө гим хийж байгаа хэрэг. Учир нь Есүс Христэд итгээд чөлөөтэй байхыг хараахан сураагүй хүн хийж болохгүй гэж бодсон юмаа хийж байгаа бол гим хийж байгаа хэрэг мөн.